өдөр иймэнд за ирээд ажилдаа орсон. Ажлаа хийгээд байж цэцгийн нөгөө нэг том хүлэмжийн цэцгийн одоо нөгөө энчэнэ байдаг хамгийн том цэцгийн үйлдвэр гэх юм уу юу гэх юм бэ? Тийм газар байт юм бэ. Тэгээд ирчээд 3 дахь өдөр ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө нэг юм хөдөлгөөтэй ялгаал амжилт юм байна л та. Тэгээд би ч одоо юунд байгаа лээ. Нөгөө хүлэмжийн дотор орсон чи бүр амар халуун бөхчөм бараг ингээл нимхэн хувцастай ажиллахгүй бол ерөөсөө юу яд юм бэ? Амар бөхчөм халуун. Тэгээд нөгөө нэг бид чинь одоо болохоор нөгөө эрс төр суур амьсгалтай байсан хүмүүс чинь гинт халуун оронд ирэхээр бас чөчөрддөм бэ. Эхний өдрөө толгой молгоо өвдлөө. Тэгэл нэг ингээл подносон дээр цэцгээ хийгээл зөөгөл өөр газар авчиж тавиал ийж тиймэрхүү ажил хийгээл чинь да. За тэндээс нэг хүмүүс ирсэн. Эргээд бид одоо өнөөдөр банк явах ёстой гэсэн банк явах гээд явж байна. Да. Одоо би нөгөө нэг зөөж байгаа цэцгээ ямар байдалтай байгааг нь харуулъя. Ингэж цэгцэлж тавина. Энийг нь болохоор өөр хүмүүс хийдэг. Би одоо тэр саяныхаа зөөж исэн цэцгийг ингэж тавих байхгүй юу? Ингэж тавиад тэгээд дахиад 2 хүн өөр янзлах юм билээ. Тэгээ өдөртөө нэг ингээд 2 литр устай. Эндээс хэдэн номерын автобус явж байгааг л харж байна. 20 градус. Үс сэгсэж байж байна. Хөөх жижигхэн банк юм аянараа. Нэгээрээ ээлжилж орох юм биш үү? Энэ одоо нөгөө бид эдийн байгаа газараас юу юм бэ? Газрын ойролцоо хамгийн том хот юм бэ. Тэгээ бүх юм төвлөрсөн байт юм байна л та. Ингээ хөөрхөн бэлэг дурсгалын дэлгүүр байт юм уу?
цэцэг мэцэг ингээ байж идэм бэ нөө. Гэл хүмүүс нь гоё дугуй унаал. Алхаал. Отлоо явсан гэж яагаад тэр ч удаа гараад авсан. Жинхэнэ могоо гинэ. Хөдлөх нь. За. Битэр нэг Оо, чи бүр яа. Сайхан боогод ингэ тоглоод гарч ирлээ. Одоо хүнсний дэлгүүр орж хүнсээ цуглуулах чинь бидэд. Оо. Чашинтэт. Одоо хүнсний дэлгүүр орж битээр нөгөө хүнсээ цуглуулахгүй бол нэг хүнс авсан чи 7 хоног болчих юм. 7 хоногийн хүнс бэлдсэн бахи. Одоо ахиухан шиг хүнс бэлтгэхгүй бол ер нь цалинтайгаа залгатал болохгүй шинжтэй. Тэгээд ажлынхаа барилж байгаа газрынхаа ойролцоо юунд ирсэн мэн. Одоо манайхаар хот аймаг сумч гэх юм нэг ойролцоо тосонд ирсэн. Сайхан боулинг тоглолоо. Сайхан хөлс гараад гоё яна гоё. Би гэхдээ ялагдсан л та.